Барилга хот байгуулалтын яам Голомт банк хамтран орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10% болгох ажилд хамтрахаар өчигдөр санамж бичиг байгуулжээ. Энэ нь эхний ээлжинд иргэд авах орон сууцныхаа төлбөрийн 10%-ийг бэлнээр төлж, үлдсэн 20%-д нь барилга хот байгуулалтын яам, арилжааны банкнууд, орон сууцаа борлуулж байгаа барилгын компаниуд хамтран баталгаа гаргадаг болохоор тохиролцсон гэсэн үг юм а. Гэхдээ иргэдэд зээлийг олгож эхлэх хугацаа тодорхойгүй хэвээр үлдлээ. Салбарын яамнаас нь барилгын компани, арилжааны банкуд нэгдсэн ойлголцолд хүрч ипотекийн зээлийг үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлжээ. Таван богд трейдер компани нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дэнчин болох 715.5 сая төгрөгийн төрийн сангийн дансанд төвлөрүүлж худалдаа авах гэрээг байгуулжээ. Өчигдөр болсон өмч хувьчлах комиссийн ээлжид хуралдааны үеэр дуудлага худалдаагаар Улаанбаатар Таймс сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг авахар олсон ч шийдвэрээ буцаах тухай мэдгдсэн Абдул Каримийн талаар дурдсан нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Төмөр Батар бидэнд өгсөн өргөдөлд хүндэтгэн үзэх шалтгаанаар гэсэн байсан. Харин өргөдлийг хүргүүлсэн бие төлөөлөгч хэвлэл мэдээлэл сошиал медиа болон бусад чугамар дарамт учруулж хүнд байдалд оруулсан гэж хэлсэн гэж мэдээлжээ. Үндсэн хуулийн цэцэн 13 дугаар дүгнэлттэй холбоотойгоор арилжааны банкуд ипотекийн зээлээ зогсоосон. Тэгвэл үндсэн хуулийн цэцэн шийдвэрийг эсэргүүцэн шинэ хөдөлгөөн байгуулагджээ. Энэ хөдөлгөөний зүгээс иргэдийн сонирдуулга нэртэйгээр нийслэлийн хэмжээнд дараах сонирдуулгыг тарааж эхэлсэн байна. Сонирдуулгад аливаа үйл хөдлөх хөрөнгө зээлжих зэрэглэлтэй байж үн цэнтэй болж эдийн засгийн эргэлтэд ордог. Гэтэл энэ зээлжих зэрэглэлийг үгүй болголоо. Үүнээс гадна хашааны газраа барьцаалан банкнаас зээл авч хаус хотхон босгоё. Барьсан хаустаа өөрсдөө амьдраад илүү гарсан амны орон сууцаа худалдаж банкны зээлийг төлье гэсэн итгэл үнэмшлэр нэгдээд байсан иргэдийн хүсэл тэмүүллийг үндсэн хуулийн цэцийнхэн гаргасан шийдвэрээрээ цэг тавьж бүхнийг зогсоолоо гэж дурджээ. Хүүхэд арга үйлчилгээний тухай хууль 2016 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл хүүхэд харах үйлчилгээ явуулах иргэд хүсэлтэд гаргаад эхэлжээ. Одоогоор 2000 гаруй иргэн хүүхэд харах үйлчилгээ явуулах хүсэлтэд илэрхийлсэн байна. Тэдний 60% нь орон нутгийн, 40% нь нийслэлийн иргэн юм байна. Энэ хуулиараа цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 59 мянган хүүхдэд халамж хамгааллын үйлчилгээ явуулахаар төлөвлөсөн. Харин эхний ээлжинд 10 мянган гаруй хүүхдийг хамруулах боломжтой байна. Учир нь 2016 оны улсын төсвөөс 10.8 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээнд зориулжээ. Гадаад иргэн сайд Пүрэвсүрүү ерхий сайд болон Замтээврийн сайдад Улаанбаатар төмөр замын талаар нэг чухал албан тоотыг явуулжээ. Энэхүү албан бичигт Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэх хувьцааг бүгд найрамдах Хятад ард улсын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ Пүрэв дарга Оросын холбооны улсын талд удаа дараа мэдэгдэж энэ талаараа бүгд найрамдах Хятад ард улсын талтай яриа хэлцээ хийж байгаа талаар дурдсан байна. Улмаар дээрх асуудалд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Пүрэв Баатар хариу албан тайлбарыг өчигдөр хийсэн юм а. Өнгөрсөн оны 9-р сард Оросын холбооны улс Монгол улс хооронд Улаанбаатар төмөр замын шинжилэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулагджээ. Энэ хүрээнд бүгд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улс, Монгол улсын хувь нийлсэн тээвэр логистикийн компанийг байгуулахаар тохиролцжээ. Гэхдээ гурван улсын хамтарсан тээврийн компани асуудлыг гадаад хэргийн яам хариуцсан шаардлагадах бичиг баримтыг боловсруулан ажиллаж байгаа юм байна. Харин Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зүгээс урд хойд хөршиг холбосон 1100 гаруй километр замын суурь бүтэц замын арчилгааг гардан хариуцсан. Иймээс дээрх тээвэр логистикийн компани ажлыг Улаанбаатар төмөр зам Монгол улсын талаас хариуцаж 3 тал эзэмших нийт хувиас 51%-ийг нь Монгол улс дангаараа эзэмших шаардлагатай гэсэн байр суурийг Пүрэв Баатар дарга илэрхийлжээ. Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа уруулан ашиглаж улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгээр шүүгдсэн ерөнхий сайд асан алтан уян ахлах зөвлөх асан ганц хүүхд нарын хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон юм а. Өглөө 9 цагт эхэлсэн шүүх хурлын хариу ганц хүүхэд анхан шатны шүүхээс өгсөн 4.6 жилийн ялыг хэвээр үлдээхээр гарчээ. Харин Монголын шүүхийн түүхэнд гарч байгаагүй зүйл болсон талаар өмгөөлөгч нь мэдээлсэн байна. Учир нь нэг шүүгч энэ хэргийг гэмтэргийн шинжтэй биш гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Улмаар нэг шүүгч тусгай санал өгсөн байна. Харин даваахуу мөнгөн туяа нарыг тус бүр 19 сая 200 мянган төгрөгийн мөнгөн торгуулийг ч хэвээр үлдээхээр болжээ.